Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр Mozabook болон Mozaweb хуудсанд байрлах цахим хичээллүүдийн талаар танилцуулах болно. Moza Education-ийн цахим хичээллүүд нь сурагчид болон багш нарт зориулагдсан орчин үеийн сургалтын материалууд юм. Эдгээр нь хэвлэмэл сурах бичиг, цахим төхөөрөмж, хамтын болон төсөл суурилсан сургалтын арга зүйн давуу талуудыг нэгтгэн агуулсан хичээллүүд юм. Цахим хичээллүүдэд Mozaweb, Mozabook болон Mozabook програм дээрээс хандах боломжтой. Mozaweb дээр бол хичээллүүдийг эндээс олох боломжтой. Зүүн доод буланд байрлах цэнхэр гурвалжин дээр дарж хичээлийн талаарх бүх мэдээллийг харж болно. Эндээс та холбогдох сэдвүүдийг болон тохиромжтой насны бүлгийг харж болно. Холбогдох нэмэлт агуулгыг ч үзэх боломжтой. Цахим хичээллүүд дундаас цахим хичээлд зориулсан хэрэглэгчийн гарын авлага байдаг. Энэ нь танд цахим хичээллүүдийн бүтцтэй танилцахад тусдын болох болно. Хэрэглэгчийн гарын авлага нь үндсэндээ бусад цахим хичээллүүдийг хэрхэн ашиглахыг харуулсан цахим хичээл юм. Нэг жишээ харцгаая. Цахим хичээл нь тус бүр тухайн сэдвийн талаар сонирхолтой танилцуулга холбогдох асуултуудаар эхэлдэг. Та цэс хэсгээс сэдвүүд болон асуултуудыг харах бөгөөд эдгээрийн аль нэг дээр дарснаар цахим хичээлийн гэр хэсэг рүү шилжих боломжтой. Бүлгүүдэд нэмэлт 3D үзэгдэл, видео, зургийн сан, хэрэгсэл, веб холбоос бүхий товч тайлбарууд байдаг бөгөөд тэдгээрийг ихэвчлэн дасгалууд дагалддаг. Зарим цахим хичээлүүд нь туршилт хийх боломжийг олгодог ба энэ нь сурагчдад туршилтын явцад хийсэн ажиглалтаараа дамжуулан сэдвийг илүү сайн ойлгоход нь тусалдаг. Сурагчдын мэдлэгийг гүнзгийрүүлэн шалгахын тулд цахим хичээллүүд интерактив дасгалуудыг санал болгодог. Танд зөвхөн веб хөтөж байхад хангалттай тул цахим хичээлийг компьютер, таблет, ухаалаг гар утсан дээр ашиглах боломжтой. Анхаарал хандуулсанд баярлалаа.